За өнөөдөр дэлхийн адууны өдрийг монголчууд нь өргөнлөөр сайхан тэмдэглэлөө өнгөрүүлж байна. Тэгэхээр энэ дэлхийн адууны өдрийн бэлэг тэмдгийг та бас бүтээсэн байгаа. Тэгээд өнөөдөр сайхан өдөр тохиож байна. Баян наадамч та бас өчигдөрийн талаар та бас үзэгчд бас мэдээлэхгүй юу? Яг ер нь Монгол морилтэй хийсэн. Тэгээд ер нь бол ингээд ертөнцид одоо дэлхийн ертөнцид одоо нарны аймаг дотор давхиж байгаа юм нисэн дүүлэн нисчтэй давхиж байгаа тийм юм байна. Хүйдэл авдагт маань шинэ хөгшөөний сэрэг дөрөв өндөрсөн байгаа. Тэгээд энэ хэмжээний хувьд та бас хэдэн метр өндөр мэдээлэл өгье. Яг одоо энд ч хэдэн метрс том байсан жижиг ихтгэл байна. Тэгээд ямар ч одоогээр босцсон гүшөө мөн 6 метрийн өндөртэй гүшөө байгаа. Тэгээ 3 метр өргөн нь бол нэг бас нэг 250 хавцаа. Ер нь бол бас жижигхэн гүшөө биш, том гүшөө байсан. Үрдлэр боржин чулуун суурин дээр хийгээд тэгээд тавьсан. Мэдээж монголчуудын үед адууны уналгаа эдлэгээ нөгөө ажил амьдралдаа бас авчихгүй олон ийм одоо зан заншил юу багш гэх мэдээ таны хувьд судалгаан дээр үндэслэж уран бүтээлээ бас төрүүлсэн баг тийм. Тий яг судалгаа нь бол яг жинхэнэ монгол морил хийх ботсон. Тэгээ яг нөгөө төрийн дээр үе нэг төрийн сүлтэн дээр наран ургах зүг давхиж байгаа морь байдаг шүү дээ. Эзэнтэйгээ тэрний морийг ер нь голчилж хий. Ер нь бас хуучин зүйлийг бас нэг эргээд дурсъя гэсэн бодолтой. Яг одоо үеийн маань сүлд маань нэг далавчтай байдаг шүү дээ. Тэрний далавчийг оруулсан. Яг далавчвал яг ер нь бол Монголын үлгэр домгууд дээр бол зөндөл гардаг. Тэгээ яг тэрнээс санаа авсан гэж хэлэхэд болно. Тэгээд одоо нисдэг бор мөрч гэдэг юм уу ч гэдэг тийм хөө нэмжлийн мөрч гэдэг юм янз бүрийн үлгэр туйлсуудтай гардаг. Мөрнөөс бол санаа авсан гэж болно. Ер нь бол одоо баримтлын хувьд бол яг ер нь бол гариг эрхэс донд тавьж байгаа тийм баримтл. Морины баримтл байгаа. Адууны өдөртэй холбоотойгоор бас таны цааш хийгээд төрүүлж байгаа уран бүтээлийн төлөвлөгөө юу байгаа вэ? Тийм юм байхгүй одоо зүгээр ингээд энэ бүтээлийг хийсэн. Ер нь цаашдаа та бас ямар уран бүтээл төрүүлэх вэ? Цаашдаа яг өөрөөхөө тэгээд энэ зүрийн бүтээлийг бол энэ бол яг нөгөө адууны өдөрт гэдэг нэг сэдвчилсэн юм болохоор яг л адуугаал барихгүй бол одоо монголчууд ч яг л өөрийнхөө нөгөө хард зансан адуугаал хүлээн зөвшөөрдөг. Тэр үүднээсээ яг ер нь бол нэг тийм яг ингээ харахад их тийм нарийн ширийн бол би хийгээгүй. Ерөнхийдөө нэг тийм Монгол морийг бод дотроо хийсэн болохоор бол яг тэр даалгавраа л өөртөө тавиал хийсэн байна. Өнөөдөр адууны өдрөөс монголчууд өргөнлөөр сайхан тэмдэглэж байна. За таны хувьд ер нь морь адууны талаар ер нь хэр зэрэг мэдэх вэ? Гэхдээ адууны талаарч одоо мэдэхгүй монгол хүн гэж байхгүй. Яг зүгээр миний хувьд бол зүгээр нөгөө үлгэр дээр гардаг нөгөө жилийн газрыг сараар төвчилдэг, сарын газрыг өдрөөр төвчилдэг ч үлдээ нэг адууг тэгж магтдаг. Тэр нь өөрөө нэг өнөөдрийн энэ одоо гариг эрхэс дунд нисээд байгаа хөлөг одоо энэ тв алгас нисээд байгаа хөлөг онгоцч юм шиг тийм. Тиймэрхүү сэтгэлгээтэй арт үлгэр домогдоод тэрийг шингээсэн. Тэрийг нь бодож энэ болгоныг адууны өдөр зориулсан